Сайн байцгаана уу? За өнөөдөр Uniqlo орж үзгээд Uniqlo чинээр юу нэмэгдсэн байна гэж үзэж сонирхгүйд Shinjuku-д ирчихсэн байна. Тэгээ одоо бүгдээрээ хамтдаа орж үзье. Дэлгүүр орохосоо өмнө outfit-ээ танилцуулъя. Энэ өдөр би Mango Plage Furla цүнх Rilko брендийн хар сандал өмссөн байгаа. 8 дугаар сар Япон улс Токиод. За энэ үеэр маш их халж байгаа. Өдөртөө ер нь 40 градус давсан ийм халуунтай болж байгаа. Тэгээд энэ гудамжууг нь хагас бүтэн сайн болон бүх нийтийн амралтын өдрүүдээр машингүй болчихдог. Гэхдээ энэ өдөр ягаад ч машинтай байсан магадгүй 100% нь ингэж таарсан юм байлгүй. Тэгээд энэ бол яг жуулчдын бас гол спот болсон ийм гудамжуудын нэг. Та бүхний харж байгаачлан маш их хүнтэй байна. Дэлгүүрийн давхруудын бүтцийг зургаар харуулсан байна. За 8 сар маш халуун байгаа хэдий ч хавар намрын хувцснууд бас аль хэдийн гараад эхэлчихсэн байсан. Ноосон материалтай хувцснууд, за цувнууд бас хямдарчихсан байна. Uniqlo-гийн цув бол маш гоё хийцтэй байдаг. За өөрөөсөө энэ левчгтэйгээ Mac-ны сонголтууд бол энэ жил маш олон төрлийн заавар өнгөөрөө гарсан. Тэгээд ерөнхийдөө бас 100 дундаа орж байгаа учраас хямдарчихсан байна. Анх бол бүгдээрээ 2290 энерч илүү гарч ирсэн. Ингээд 1290, 990 гэх мэтчлэн маш хямдхан болсон байсан. За энэ бол яг эд зуны халуунд маш амар байдаг. Намрын хувцснууд гараад эхэлжээ. Гэхдээ яг одоо эднэрийг харахад бол үнэхээр халууцж байна. Uniqlo хийгээд Английн дизайнертай хамтарсан нэг юм лайн байдаг. Тэгээд энэ нь арай илүү юм хоточсон, орчин үеийн, за заримдаа бас юм Лондонгийн уур амьсгалаас санаа авсан загваруудыг гаргадаг гэж байна. Тэгээд улирал бүр шин загваруудаа танилцуулдаг. Би бол тэдгээрээс нь ядаж нэгийг бол заавал авдаг байгаа. Uniqlo-гийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг болсон нарийн нэхээстэй цамцнууд олон төрлийн өнгө загварын сонголттой гардаг. За энэ богино ханцуутай цамц бол 2000 йен гэсэн байна. Задгай ангиртай урт ханцуутай кардиган маягийн загвар нь бас олон өнгөний сонголттойгоор 3000 йен гэж байгаа юм байна. За материалын чанар бол нэлээд сайн байдаг. За бүр ийм нимгэн материалтай задгай ангиртай зуны улиралд зориулсан кардиган байна. Гэхдээ энэ бас угаалгын машинд угаахаар жоох утсан татагдчих гад байт юм аа. $10,000 йен гээд Uniqlo-гийн хувцас гэхэд нэлээд үнэтэй юм джинсэн блауз, цэнхэр, саарл гээд хоёр өнгөний сонголттой гарсан байна. Одоо тэгээд хідэн сонгосон хувцаа та нартай өмсөд харуулъя. Эхний сонгосон хувцас маань миний хувьд 168 см өндөртэй 56 кг жинтэй энэ цамцыг бол M сайзыг өмссөн байгаа. Тэгээ цамцны хувьд хар ногоон ч юм шиг, борч юм шиг юм гоё завсрын өнгөтэй, V ингэртэй, урт ханцуутай, маш нарийн нэхмэлэн материалтай, бид хүрэх мэдрэмж нь маш гоё зөөлхөн яг ноолуур шиг мэдрэгдэжсэн. Тэгээд уртын хувьд бол хит урт биш, яг юм тохиромжтой урттай. 5 өнгөний сонголттой миний өмссөн боор, ясан цагаан, дарсны улаан, хар, саарл. За тэгээ размерийн хувьд болохоор XS-с 3XL хүртэлх сонголттой 3000 йений үнэтэй байсан. Дангаар нь өмссөн ч болохоор маш гоё зөөлхөн материалтай байсан. За тэгээд өмнө би Uniqlo-гийн яг ийм материалтай цамцнуудаа угаалгын машинд угаахад дандаа утсан татаж хөвөрж ийсэн. Тэгэхээр та нар маань гараараа угаахыг маш сайн анхаараарай. Хоёр дахь хувцас маань саяны цамцтайгаа хослуулад нэг юм хар ногоон цэцэгтэй, навчтай ч юм уу, навчтай юбг өмсчлөө маш урт, тэгээд тийм намирсан материалтай. Олив ногоон хөх гэсэн хоёр өнгөний сонголттой байна. Uniqlo-гийн зарим өмд юбгны хувьд богино, энгийн, урт гэсэн 3 янзын сонголттой байдаг. Гэхдээ богино болон урт хувилбар нь зөвхөн онлайн дээр худалдаалагддаг байгаа. За ингээд маш гоё намирсан, урт ийм үрчихгүй материалтай. Тэгээд размерийн хувьд XS-с 3XL үнэ нь 4000 йен гэжсэн. Миний хувьд өмднөөс илүү урт юбг бийд илүү амар санагддаг. Тэгээд дээдлэр ийм эрзэнтэй цахилгаангүй
Эрзээ нь маш гоё цэвэрхэн өнгө дагуу. Тэгээд материалын ингээд оройсоо харуулвал юм гоё хүчлээтэй юм шиг, скелеттэй ч юм шиг материалтай. Маш гоё намирсан бас дотортой. 3 дахь хувцас маань бас л хар ногоон өнгөтэй гэрэлтсэн юм шифон маягийн цамц сонгоод өмсчихлөө. Тэгээд товч нь бас өөрийнхөө өнгө дагуу юм хар ногоон өнгөтэй маш гоё цэвэрхэн хийцтэй. Оливийн ногоон, хар, цагаан гэсэн 3 өнгөний сонголттой байсан. За цагаан нь бол бүр маш гэрэлтэж харагддаг юм байна. Тэгээд Rosemary-ийн хувьд XS-с 3XL 3000 yen. Захны хэсэг болон ойдлууд маш гоё цэвэрхэн байна. Тэгээд сугны хэсэг бас нэлээд өргөн ингээд бариад ахааргүй. Тэгээд нэлээд гэрэлтдэг юм байна. Тэгэхээр биений өнгөтэй ч юм уу эсвэл өөртөө өнгө дагуу нарийн мөртөө макнууд өмсвөл илүү цэвэрхэн харагдах байх. За ханцууны хэсэг ч гэсэн маш гоё цэвэрхэн ойдолтой байна. 4 дахь хувцас түрүүний оливийн ногоон цамцтайгаа хослуулад нэг юм хар юбг сонгоод өмсчихлөө. Тэгээд дээгүүрээ резентэй, цахилгаангүй, маш их суналттай материалтай, өвдөг давсан урттай, A-lineтай. Тэгээд өгзөг хэсэг хүртлээ ингээд дарж ойчихсан байж байгаа. Тэрнээсээ доошоо задарчихсан байна. 3 төрлийн өнгөний сонголттой байсан: хар, саарал, оливийн ногоон. XS-с 2XL хүртэлх сонголттой 4000 yen үнэтэй. Дараагийн лук бараг Япон эмэгтэй хүн бүрт байдаг плаж байх. Жил бүр өнгө нь бага зэрэг өөрчлөгдөд олон өнгөний сонголттой гардаг. Air-ийн буюу сэрүүцүүлэх технологийн материалаар хийгддэг плаж байгаа. За ингэрийн хувьд ийм завын ингэртэй маш гоё суналттай материалтай, карматай, сугны ухлаацсан хит гүн биш, маш гоё цэвэрхэн орж өгсөн. A-line буюу хормоны эм дэрвгэр. Тэгээд 168 см-ийн өндөртэй миний хувьд энгийн урттайг нь өмсөхөд яг ингээд шилбэний голоор ирж нэлээд урт. Тэгээд яг энэ плажнаас би ээжтэй бас энэ 102 өнгийг авсан байгаа. Тэгээд өөрөө харыг нь авъя гэж бодож байгаад энэ жил ийм гоё хөх өнгө шинээр гарсан болохоор энийг нь өмсөд үзлээ. Үндсэн үнэ нь 3000 yen, зарим 7 хоногт хямдарчвал 2000 yen болдог. Артлаасаа ингэж харагдчихэд маш гоё бэлхүүсийг тодтогоод доошоо дэрвийгээд намирсан. Тэгээд бог нь урт, энгийн гэсэн 3 янзын сонголт бас байдаг. За сүүлийн лук улбар шар жимшиг, борч жимшиг завсрын өнгөтэй плаж байна. За энэ плажны хувьд хар болон хөх, бор гэсэн 3 өнгөний сонголттой байсан. Rosemary-ийн хувьд XS-с 2XL хүртэлх сайзтай 3000 yen үнэтэй байсан. За тэгээд түрүүний плажтай харьцуулахад бага зэрэг доошо шулуу маягийн загвартай 168 см өндөртэй миний хувьд M size-ыг өмсөхөд яг шилбэний голоор ирж исэн урттай. Тэгээд бага зэрэг юм суналттай, нэмгэн носон маягийн материалтай, U ингэртэй, ханцуугүй, сугны ухлаацнаас маш гоё цэвэрхэн орж ирсэн. За хойноосоо харуул ингээд гоё бэлхүүсийг тодтогсон карматай загвартай. Ингэр хэсэг болон материалыг нь илүү ойроос харуулъя. За ингээд нэлээд суналттай материалтай. Ингэр нь маш гоё цэвэрхэн. За сугны ухлаацыг харах юм бол бас нэлээд юм өргөн чөлөөтэй загвартай. Би дэвтэйхэн хөрхөн плаж байна. За өнөөдрийнхөө сонголтыг хийчихлээ. Намайг юу авсан бол гэж сонирхож байна уу? Сая тооцоогоо хийчихсэн. Тэгээ биелээ хайчи. Доороос уута гаргаж аваад авсан юм аа. Уутлаад гарнаа. За өнөөдрийн миний сонголт бол түрүүний хөх sleeveless буюу ханцуугүй плаж байгаа. За энийгээ сайхан эвхэд уутлаад тэгээд гарахад бэлэн. Үлгүүрийн буцаагаад түлхчихье. Uniqlo орох болгонд нэг тортой юм барайл гарддаг юм да. За тэгээд ирсэн замаараа буцна. Сүүлийн үед хотын гудамжаар инээмсэглсэн хүн харагдах нь тун цөөхөн болсон. Маш халуун байгаа. Нохооч гаслахын аргагүй. За ингээд өнөөдрийн бичлэгтэй маань хамт байсан та нартай баярлалаа. Бичлэг маань таалагдж байвал лайк дараад комент үлдээгээрэй. Subscribe дарахаа мартаваа.